Сайн байцгаана уу бурхны хүү Баярбаатар байна. Амьдрал бол жүжиг шүү монголчуудаа. Би энэ төрөлдөө одоо энэ ийм л дүр бүтээх хөв зяатай байж та тийм л дүр бүтээх хөв зяатай байж ерөнхийлөгч ч бай, тариншааны яригч ч бай, хинч бай ялгаа байхгүй. Тийм дүр аваад ирж байгаа шүү дээ. Гэхдээ би энэ бясалгал шашинтай холбогдуулж энийг ярьж байгаа юм уу? Эсвэл бол нэг тийм онлоор сонсцсон юм яриад байгаа юм биш шүү. Манай өнөр шиг саяхан ширий сунгуудаа гинт ухаарч постэр болж байгаа юм биш. Зүгээр энэ амьдралынхаа туршлагаар ажиглаж яхад алей юмнууд ерөнхийлөгч болчих юм. Алей юмнууд ардын жүжигчин болчих юм. Алей юмнууд доктор болчих юм. Тэд чинь та тэрнээс ухаантай тэнэгдээ эсвэл танаас тэр хүн тэнэгдээ мангартаа биш шүү дээ. Зүгээр л цаанаа жүжигл ахгүй юу. Тийм дүр авах хувь заяатай л байж. За тийм байна. Тэгээ бурхны хүчин гэгэрсэн болохоор одоо нэг шаналаад ах юм бол үнэхээр алга. Ядаргаа. Яг байгаагаараа олон танигдсан болохоор бас амар байгаа шүү тийм ээ. Хүмүүс шиг фильтр хэрэгжилж царилэг энтер гасчаас үлдэн амьдрал дээр тархлаар иши цогтаагаад байхгүй. Хотлаа нэг сайн хүний дүрсгэж баахан PR хийчихэд амьдрал дээрээ хүн хоог байж байгаа тийм ээ. Баригдсан ирээдүйд баригдах гэж байгаа юмнууд шиг тийм ээ. Гошин шиг тоглохгүй гэж бодохоор их сайхан байна.